Сайн бацхан өргөмөнд үзэгчтэй манай Сонсё суралцсан подкастын маань хоёр дахь хуулиар эхлэхэд бэлэн боллоо. За бид нар энэ удаагийн хоёр дахь хуулиарлаараа одоо анхны зочингоо одоо өрсөн байгаа. За анхны зочин маань бол миний мэдэх ер нь хамгийн шилдэг хөдөлмөрч эдиторүүдийн нэг маш юм чадварлаг залуу байгаа. За тэр маань бол үндсэндээ манай 2025 оны сэтгүүл зүйн ангийн төгсөгч Хүслээ байгаа. За баярлалаа Хүслээ ирсэнд. За баярлалаа. Урьж оролцсонд баярлалаа гэж. Тий. За манай Хүслээ бас 4 жил суралцахдаа ер нь бол маш их хичээнгүй мундаг байсан. Ер нь бол би айгүй олон одоо оюутнуудтай харьцаа сууж байхад бол ер нь манай Хүслэгийн бас итгэх зүтгэл, хичээл зүтгэл яалтч бас гоц илүү байсан оюутнуудын нэг. Ялангуяа одоо хоёулаа чинь бол баг жижигмар яадаг байлаа шүү дээ. Шүн 1 2 3 хүртэл сургууль дээр суугаад л нөгөө эдитийн ажлууд хийгээл ингээл явсан. Ер нь бол би бол сургууль дотор бол хамгийн одоо видео эдит, видеографер чадвараараа цойсон гэвэл яг чамааг бол шууд хэлэхэд бол бэлэн байгаа шүү. За. За баярлалаа. За тийм байна. За ямар ч байсан хоёлаа ингээ. Эхлээд чи өөрийгөө нэг богинохон танилцуулаад эхлэх хоёлаа. За намайг Бол Эрдэнэ Хөхтэй Хүслэн гэдэг Хүмүүнлэгийн ухааны сургуулийн сэтгүүл зүйн медиа технологийн тэнхимийг 2025 онд төгссөн. За тэгээ одоогоор бол тоглоомын маркетингийн ажил дээр ажилладаг. Тийм ажлыг явж байна. Зөв одоо тэгэхээр үндсэндээ маркетер хийж байгаа юм шүү, тэ? Тийм, ер нь бол маркетинг, сошиал медиа, одоо сошиал сувгуудыг хариуцж ажилладаг. Тийм ажил хийж байгаа. Зөв. За тэгэхээр ер нь бол яалтчгүй бас айгүй ачаал ихтэй ажлууд байгаа бах мэдээж. Ялангуяа нөгөө сүүлийн үед чиний нөгөө ажилласан клипүүд бас нэг нэгээрээ гараад эхэлсэн байлээ шүү дээ, тэ? За тэрийг бас би доор нь бичлэг болгоод нэг хэдийг нэрийн зооноо манайхан бас үзээрэй, манай Хүслэгийн чадварыг бас тодорхой хэмжээнд бас харуулж чадах тийм контентууд байлээ. За ямар ч байсан хоёулаа энд сурж явах хугацаанд гэрээт оюутан байсан. Тий. Ер нь энэ гэрээт оюутан гэж яг ямар оюутныг ер нь хэлээд байгаа? Энэ яг тийм ямар оюутныг ер нь тодорхойлд юм бэ? Гэрээт оюутан за энэ талаар ярихаас өмнө хамгийн түрүүнд оюун төгшийг дурдсан зүг баг. За 2022 оны хавар оюун төгш намайг өргөндөө дуудаад за ингээд багшийн сургууль дээр ийм хийх гэж байна. Тэгээ багш зав зай чи юу вэ? Одоо өөр хийж байгаа ажил төрөл байна уу? Хичээлээс гадуур. Тэгээ одоо багштайгаа хамтрах уу гэхээр нь тэгээ яашаа гэдэг. Тэгээ ингэж явж байгаад ер нь ганц хоёр юм ингээ контентууд ингэж гаргаж явж байгаа сүүлдээ сургуулийн редакц болж ирсэн бид нар. За тэгээд энэ редакцтод одоо манай ингээ буйнлаа. Тэгээ хонгорцол гэдэг хоёр хүүхэд маань байсан. За тэгээд одоо энийг үргэлжлүүлээд манай доотлын курсын одоо хэний хүүхдүүд гэж таньдаа. Марламаа, инхнэм, дэрэм гурван маань багштай хамт юм явж байгаа. Үндсэндээ бол заламж халаа. Тийм байгаа шүү дээ. Тэгэхээр чин 2022 он гэхээр чин чи баг 1-р курстэй гэсэн үг. 3-р 2-р курсээс. 2 төгсдөг жилдээ. Тэгээ яг нөгөө 3-д орж ирээл шууд яг нөгөө ажлуудаа эрчимтэй ингээд явцсан. Их ядарсан уу? За ер нь олон хэлэхэд бол нилээн ядарсан, хажуугаар нь хичээл ном ингээд нилээн ядарсан. Сая төгсөх яг жилдээ нилээн ядарсан. Тийм шүү дээ. Ягаад тэгэхээр нөгөө төгснө гэдэг чинь маш том ажил. Тэгээ хажуугаар нь дүнгуудээ гаргана. За тэгээ хажуугаар нь сургуулийн ажил, төгсөлтийн бичлэгүүд гээд тэгээ ингэ явж байгаад дээрээс нөгөө давхар ажилтай байсан. Ингээд тоглолтын ажил ингэж явж байгаад бүр 3 юм руу зэрэг яваад бүр үнэхээр хэцүү байсан. Сая төгсөх жил бол. Зөв. Би харин бүр бодож ирсэн. Нөгөө чиний хонхны хоёр болоод байдаг. Тэгээ одоо чамайг өөрөө камераар дээр гүүх юм биш үстэй гэж бүр айгуу санаа зовж ирсэн шүү дээ. Маадрад бол манай оюутан төгслийн дүүгийн дараа зорж авах бол тэгжлээс. Өөрөөгөө л дарна шүү дээ гэдэг. Аргагүй. Тэгээд одоо тэгэхээр хоёулаа 3 дахь курстэй бүтэн гэрээт оюутан байсан. 4 дахь курстэй төгслөө гэрээт оюутан байсан. Тэ. Энэ гэрээт оюутан болохын давуу тал нь ер нь юун дээр байв? Чи юу ер нь аягүй сайн анзаарав? За мэдээж төлбөрийн хөнгөлөлт орж ирж байгаа. За. Энэ дээр бол за тэгээд яг хөшөө нэмээд давуу тал юм бол нөгөө сургуулийнхаа ажилчид болон багш нарыг илүү сайн таньж мэддэг, тэд нартайгаа илүү ойр байдаг. Одоо ингээд хүн болгонтэй ингээд сайн байна уу гэж бүгдээр намайг таньдаг болцсон. Буйнав дээр ингээд таньдаг. Ер нь буйнав төвш гэлтгүй манай редакцийнхныг бүгдийг таньдаг. Нөгөө манай хэд нөгөө манай зураг бичлэг авдаг хэд манай сургуулийн юм хийдэг гэдэг хардаг мэддэг болцсон. Бүгдээр л ингээд тодорхой төвчөнд танигдна гэх юм уу. Сургууль дээр нэлийн танигддаг бас. Угаасаа аргачлгүй ингээд бид нар чинь ингээд байсгээл за нэг ийм контент байна. За ийм юм хийн гэж байна. За ийм үйл ажиллагаа болж сургууль дээр энэний рилийг авъя, энэний зургийг авъя гэдэг ингээд бид нар чинь нөгөө камера бариад хөлөө үүрэл ингээд гараа зураг аваад манай гуравч очиж тэнд жүжиглээл тэнгүүд бид нар чинь энд ингээд явж идэг. Тэнгүүд нөгөө хүүхдүүд харж байгаа, багш нар ч харж байгаа.
Тэгээ тэр нь бас айгу гоё үйдэг юм. Тэгээ яг зарим бас сайн даваа тал гэх юм бол багш нар нөгөө мэддэг учраас тэгээ ганц хоёр нөгөө дутуу мотоо одоо хичээл шалгалт юу гэдэг тэрэн дээр нь бас те эн чин бас нэг юм хийдэг шүү гэд харж үзсэн бас. Тэгнэ бас. Баг зэргийн харж үзэлт бол байдаг. Тэгээд харж үзлээгээд амар бүх юм хайж хичээл ном хаяад байгаа юм байхгүй. Бас хичээлээ авч явахын сацуу ажиллаа бас аваа явчихна. Тий. Аль нэг нь алдагдуулж болохгүйх нэг урагш дулаал яваад байна тий. Тэгэхээр нөгөө тухайн хүнээс яг ингээд энд ажиллаж байгаа хүнээс бол цагийн менежмент амар шаарддаг. Одоо яг за би өглөө тэдэн цагаас тэд цагт ирчээлтэй тэнгүүдээ бодож байгаа. За цонхтой 2 цаг байна. Эсвэл 1 цаг байна. За энэ хооронд нь гэлс орж ирээд за нэг доош буугаад юм идчихээ. Тэгээ нэг яаж хийдэн дээр энийг хальт ч гэсэн нэг суугаад нэг дүрсийн ч гэсэн ингэж хөдөлгөөд ингээ байж жагаад тэгээ буцаа хичээл доороо буцаж орж ирээд яг суугаад ингээ юмнуудаа гаргаад ингээ ер нь явдаг байсан. Тэгэхээр одоо эн чинь аргагүй. Тэгээд хэцүү шттэ. Ер нь бол одоо найзууд чинь ингээл тэнд баяр зугаалаад ийшээ тийшээ явах нь яваалаж яхад манай хүн ганцаар студ дээр ингээл урдхаа идэтлэл хоолоо одоо яах вэ энтергээ сууж байхаа нэрээ ялтчихгүй хэцүү байсан баг. Гэхдээ энэ өөр ер нь сул талууд ер нь анзаарагдав. Одоо чиний би сая ойлгохдоо нөгөө залгамж халаач нь байгаа шүү дээ. Тэд нар одоо гэрээт оюутнууд болсон гэж ойлгох уу? Тий. Одоо тэд нар залгамж халаа нар чи хувьд бол одоо сул талууд ер нь одоо тэд нарт хэлэх чиний сул талууд ер нь юу вэ? Яг одоо хичээл цагийн менежмент хэл зөв хийгээрээ. Тэгээд хичээл номоо бити хажуугаар ингээд цалгалдуулаараа ингээд нэг юм ч гэсэн ингээд бити хичээлээ ингээд хаяарай л гэж хэлмээр байна. Тэгээд зөвлөмөр байна. Чамд мэдгдсэн сул талууд ер нь юу бэ? Ер нь жоох хичээл жоо хаяачих гэдэг. За аргагүй хаа ялтч өдөржин шүнжин суугаад хаар чинь нэрэж тийх байх. Хичээл жоо хаягдчих гад байдаг сул талтай. Тэгээд бас угаасаа нөгөө нэг цагийн менежментээ зөв хийхгүй бол нөгөө ядралт ихээр нь тэгээд энэ чинь нөгөө компьютерийн ард удаан сууж байгаа. Тэгээд тэр асуудлууд ер нь их байдаг. Тэгээд манай буйнаа ч гэсэн ингээд хамт ингээд бид хоёр ингээд хамт ингээд суугаад заримдаа бүр ингээд ээлжлээ суудаг. Тэгээд үнэхээр нөгөө нэг яг эдит хийхээ ингээд сууж байхад чинь дүрсэн байгаад байдаг. Өөртөө нэг авч явахдаа тий наа чи ингээд ороод ир наа чи ингээд ороод ир тань. Хоёул ингэж байгаа л ингээд хийчихнэ гээл тэгээд ярьж яал орж ирэл дүрсэн уулаад яг өрөөл тавина. Яах вүлээ хоёлаа. Өөд идээс хараад яах вэ? Тэг ингээ ээлжлээ суудаг. Эхлээ буйнаа ингэ жоох сууж хагаад жаа одоо миний санаанд тусцаад юу ч явахгүй. Тэг би хажууд ингээ харж байгаа. Ингээ явчих. За ингэж. Тэгээ тэгж явдаг байсан. Ер нь ээлжлээд ингээд. Одоо тэгэхээр нөгөө анх дүрсээ үчиж байхдаа толгой дотор бол кино продюсерлж байгаа шүү дээ. Ингээл 50 80 энийг бодоо болгоно гэж байжсэн. Энэний өнгөн нэг ингээ ороод ирэндээ. За өнгөний ингээд явчин. Тэнгүүтээ за аян нэг юм байвал энэ хэсэг дээр ингээ өргөд ингээл ороод ирнэ. Тэгэхээр эн чинь үндсэндээ юу байх нь вэ шүү дээ? Чи баг толгой дотор кино продюсерлж ил бүх юм хийжсэн байх нь шүү дээ. За ер нь бол тийм давхар нөгөө бид нар ч бас нөгөө зохиолоо гаргана. Нөгөө нэг одоо ямар хэл хийх вүлээ тэр хэлнийхээ зохиолыг гаргана. Тэгээд санаагаа олцсон байдаг. Зохиол гараад ирдэг. Story board-оо зурдаг. За энд ийм үнцэг аав. За энд ийм юм болно. Тэнгүүд хаана авах уу гэдгээс бас ингээд ажил гарч ирэх шүү дээ. За энийг чи хаана авах уу? Хаана авал гоё харагдах уу? Тэгээ ингээд явж байгаад газраа олно, камера зоон, хөлөө зоон бүх юмаа болгочоод за одоо гэрлээ яаж тавих вэ? Нөгөө хүнээ бас ингээд нэг олтын гаргачмаар ш нөгөө тоглож байгаа хүний тий. Тэгээ нэг хар гаргачих гад байдаг болж бидгүй яаж гаргах уу гэд ингээ гаргана. За тэгээд орж ирчээд нөгөө хүмүүс нь бас алдаж малтын ш. За тэнгуү тэрэн дээр нь зөвлөөд нэгээ заагаад яваад өгнө. Тэгээд дараа нэг эдитэн дээр суухад л бүр ингээд өөртөө бол ингээд дотор бодчиход байгаа. За энэ ч нэг иймэрхүүл данзааны юм гарандаа ер нь нэг иймэрхүүл утга санаа агуулсан ийм л юм гарандаа гэж мэдээд байгаа хэрнээл яг эдитэн дээр суухаараа энэ дүрс яг хэрэгтэй байсан юм. Ингээл ихэлдэг байхгүй. Энэ дүрс ер нь яг хэрэгтэй юм уу гэд ихэлдэг байхгүй. Нэг баахан дүрс ингээд сул дүрс байгаад идэг. Тэгээ уг нь оруулаад оруулчмаар идэг. Тэнгүүд нөгөө дүрсүүдээ оруулсан маа дүрсүүдээ харахаар эдний ч гэсэн хасчмааргүй л байдаг гэдэг ингээд амар асуудал ихтэй ер нь эдитрийн ажил бол ер нь зөв. Тэгээ бичлэгэндээ ер нь анхнаасаа л бүх юм аягүй сайн бодож хийх нь шүү дээ. Тийм ер нь бол зохиолоо маш сайн гаргана. Storyboard маш зөв зурна. Тийм л ажлууд. Нарийн эхлээд нөгөө нэг яг зургийг авах эхлэх өмнөх ажлуудыг маш сайн хийсэн байх хэрэгтэй. Хөшн одоо яг одооноос л баг энэ видео эдит энэ чи одоо яг орой амталж эхэлж шүү дээ. Ер нь хэцүү байсан юм байна. Би одоо өөрөө яг ингээд энэ ажлыг хийж үзснийхаа дараа бас өөрөө өөртөө аягүй хэлж эхэлж байгаа. Яа чаддсан болоо та нар. Тэгэд одоо ингээд боддоод байхад өмнө нь би энийг юусоо чаддгүй байсан юм уу? Тэгээ харин сургууль дээр гэрээт оюутан болоод зургийн тавьсан чи харин ийм зүйлийг аягүй их ойлгосон. Энд дээр бас их алддаг байсан юм байна гэсэн юм байна уу?
Мэдээж миний хувьд бол цаг барилт айгүй их алддаг байсан. Нэг хоёр дахь курстэй бол хичээлээс байнга хоцор орстой. Тэгээд хоцорчоод тэгээд дараа нь тэгээд одоо нэгэн хоцорцсон гэдэг тасалдаг ийм тохиолдлуудтай. Тэгж явж байгаа нөгөө ингээд редакс гингүүч нөгөө нэг багш угаас шууд хэлээ шүү дээ. За маргааш тэдэн цаг зурагтай. Тэдэн цаг яг хэд ихэд бэлэн байна гэдэг юмн дээр яг дийлэнхтэй бас жоохон хоцроод тий багшийг уурлуулад ингээд явдаг байсан. Гэтэ ер нь бол аль болох яг нөгөө нэг тухайн бичлэгний ч юм уу зургийн авалтын юмнуудаа алдахгүйгээр л яг байгаал ингээд явдаг. Ер нь цаг барилт юм уу өөрийнхөө цагийн менежментэд нэлээд анхаардаг байсан. Одоо ч гэсэн яг нэлээд анхаарал явж байгаа. Тэгэхгүй бол яг намайг хүлээгээд байж идэг юм байхгүй шүү дээ. Одоо клип ч юм уу ямар нэгэн зураг авалт бас нэг хүн байхгүй бол явдаг байхгүй. Жишээлбэл би гэрэл барих хэрэгтэй байлаа гэхэд яах. Би гэрэл барихгүй бол тэгээд тэр зураг авалт тодлоо шүү дээ. Тэгэнгүүт багш бол бид нарт ингээд төгсөж байгаад хэлсэн байхгүй боёна бид хэд. За энэ бол зүгээр л трейлер шүү. Сургууль дээр бид хэд ингээд ажиллаж байгаа ингээд байж байгаа чинь зүгээр л трейлер. Тэгээд ажил дээр гараа бүр хэцүү. Нэрэл үнээр бүр хэцүү. Яана. Бүр хэцүү. Одоо чи сая маркетинг ажил хийж байгаа хэлсэн шүү дээ. Тийм. Энд бол одоо сурсан бүх юм аягүй хэрэг болсон баг тийм магадгүй. Одоо видео тэнгууд нөгөө нэг хичээл тэр чинь манай мэрэгжлийн хичээл дээр нөгөө нэг PR хичээл орж ирнэ. Тэгээд нөгөө нэг сонгон судалгаасаа бас нөгөө нэг өөрийнхөө нөгөө ажил мэргэжилд хослуулаад маркетингийнхаа хичээлүүдээс үзнэ. Тэгээ ер нь яг тэр мэрийг ингээ хослуулаа явж байхад ер нь ингээд аягүй их юм сурсан. Ер нь бол энэ 4 жилийн хугацаанд бол ингээд өөрийнхөө юуг олсон нөгөө хувь хүний цаг менежменттэй өөр юу гэдэг те хувь хүний хөгжил талаасаа ч тэр за тэгээ сургуулиас авч байгаа мэдлэг бол бас л явж тэр аюу их мэдж авсан юм. Тим дөрөв сайхан 4 жил. Энэ 4 жил бол үндсэндээ маш үнцэнтэй 4 жил байлаа. Яг зөв. Аргагүй. Сая чи нөгөө ярьлаа шүү дээ гэрэл барьдаг хүн байхгүй бол болохгүй гэд. Сүүлд хоёлаа нэг сүүлд уулзахад нэг хийсэн клипнийхаа талаар хоёул надад харуулж ирсэн да. Тэ нэг ийм клипнийг эртээд хийж үзлээ. Ийм юм байна гэ. Тэрнээс өмнө чи чинь бүр тоглолтын ард ус ингээд ажиллаж исэн. Олон одоо дуучид артистуудтай бас ажилласан. Бас туршлага зузаан те. Тэнд ер нь яаж яваад тийм ажил хийчихв? Ямар байв? Хэцүү байсан уу ер нь? Яг ард нь бидний мэдэхгүй яг юу болд юм бэ? За яг энэ сэдв рүү орохоос өмнө хамгийн анх бас яг яагаад ингэж ийм тийшээ явах болсон гэдгийг ярих хэрэгтэй. Би 19 онд 20 онд карантины үеэр байж хахад одоо нөө бидний сайн мэддэг Gang B гэж хамтлаг хамгийн анх гарч ирж илаа ганган цагаан дуугаараа. За тэгээ энэ хамтлагийг хамгийн анх сонсчоод за энэ хамтлагийг ер нь яг дэмждэг бол. Энэ хамтлаг бүр үнэхээр гоё хамтлаг. Сонсдог болъё гэж бодож явж хагаад тэгээ ингээд дуунуудыг ингээд сонсоо явж байгаа би ингээ фэйсбүүкээс яаж тухайд хийж хайж ирсэн мэдэхгүй юм теж нэг юм групп байдаг юм болов фэн групп ч юм нэг групп байдаг юм болов гэдээ хайгаад орсон нэг групп байсан 300 хэдэн хүнтэй. Тэгээд тэрнлүүн яваад орсон. Тэгээд тэн дээр би ингээ өөрөө мэдээлэл бичдэг болж эхэлсэн аахгүй. Нөгөө гангаа хамтлагийн гишүүдийн нэгэнтэй найз болсон, гангаатай найз болсон. Тэгээд ингээ бичээд сайн мань хаа ингээ би ингээ ийм 10 жилийн хүүхдтэй байгаамаа. Тэгээд би танаа ийм группт байдаг юм аа. Тэгээд надад мэдээлэл өгөөч. Би таныг сэдэн асуулт асууя. Тэгээд танд нэг цаг цагаар хариулаад өгөөч гэх. Тэнгүүд хариулж өгдөг. Тэрийг нь би нөгөө нэг оруулдаг. Тэгээ байж байгаа би тэр группийнхаа админ болоод. Бүр. Тийм. Тэгээ яг нэгдүгээр курст ордог гэж хэл над руу Gang B хамтлаг өөртөө холбогдоод бид нэр ингээд одоо яг албан ёсоор ингээд пэйж нэгээ тоглолтоо хийж байна. Чи хөтлөх үү гэд. Нэгдүгээр курс дөнгөж аагуудаа оюутан болж байгаа хүүхдчүүд ингээд пэйж хөтлөх гэдэг юугаж ойлгохгүй байж шээ. За тэгээ яхаа гэд. За тэгэж явж байгаа нэг тэр тоглолт нэг айтайхан болоод өнгөрцөн. За тэгээ загнуулаад наач болохгүй байна ингээд байна гэд. Тиймэрхүү юмнуудаа. Тэгээ яг азар нэг багш нар маань айгүй их тусалдаг. Оюун бүтгч маань айгүй их тусалдаг. Би ингээд байсаал багш нар үүдчихдэг. Багш энэ дэр юу гэж юу? Одоо энэ дэр яах юм бол. Нэгдүгээр курсын оюутан шүү дээ дөнгөж. Тэгээ очиод асуугаад ингээд юм хүмүүс яаж байгаа. Тэгээ багш айгүй их тусалдаг байсан. Тэгэж явж байгаа сая хамгийн сүүлд энэ 100 болсон. Төв зингэлт хүрээлэнгийн Gang B хамтлагийн касетэ тоглолтын дээр ажиллах саналыг бас аваад ахын дүүл угаасаа хийдэг штэ манай пэйжийг чийл хөгжүүлдэг штэ. Тэгээд тэр тоглолтонд ороод за тэр тоглолтын дээр бол үнэхээр бүр ингээд болтгийм юм. Энэ бүр үнэхээр явахгүй нэ яана би бүр гээд бүр тэгэж бодож ийсэн тохиолдол байгаа. Продюсеруудтайгаа бүр лам мөрөж ийсэн. За боли би зүгээр боли наад чи надад хамаагүй би үнэхээр боли яах гэдэг. Бүр тэгэж шилж байгаа тэгээ ард нь гарсан. Яадаг гэхээр за яг хуу ер нь дийлий тоглолтууд одоо ингээд зарлцсан байгаа тоглолтууд маш эртнээс бэлдэж эхэлдэг. Жижиг тоглож байсан хамаагүй том хэмжээний тоглож байсан ч хамаагүй. Бүгдээрээ нэг 2-3 сарын өмнөөс бэлдэж эхэлдэг. Ингээд пост продакшны ажлууд ингэж явдаг. Тэгэнгүүт
яг ингээд төв цэнгэлгийн тоглолт бол одоо 2 сараас ахуулаад 5 сар хүртэл 3 сарын хугацаанд ингээд бид нэр ингээд клип юу гэдэг ингээд пост продакшн ажил ингээд бүх юмаа явж ирсэн. Тэнгүүд ингээд ихлэ би ингээд анх бодож ирсэн аахгүй. Дайл 5 сарын тоглолтод 2 сараас бэлддэг нь ямар учиртай юм бол энэ одоо. Зүгээр нэг тоглолтын юу ингээд тавилаа тэгэл бэлдлийн нэг хэдэн пост оруулж өглөө клип биелээд цацлаа болоо шүү дээ. Угаасаа нэр хүндтэй юм чи амархан шүү дээ. Харин амархан шүү дээ. Энд ч одоо тэгээд нэгэнд ингээд мандцсан хоёр үний ч одоо тэгээ юуг нь хийх гээд байгаа юм бол тэгээд тэгсэн чинь яг л таардаг юм лээ тэр хугацаал. За. Яг л 5 сар 24 яг заас өдөр бол яг л дуустдаг юм лээ. За маргааш тоглолттой гээл тэгэл яг хийсэн бүх юмуд ингээд дуустдаг юм лээ. А тэнгүүд тэмт чинь ингээд клипний ажлууд явна. Тэнгүүд клип гэдэг чинь би өөрөө нэг клипээ тийм амар удаан хийдэг гэдгийг мэдэхгүй байгаа шүү. Нэг клипний зураг хэдэн цаг авд гэдгийг ч мэдэхгүй, эдит нь хэдэн цаг хийгээ видео өдөр гэдгийг ч мэдэхгүй. Тийм амт явж гисэн байхгүй. За тэгэж явж байгаа тэр тоглолт дуусаад ингээ бөөм баяр болж байгаа ш тэр тоглолт чинь дууссан. Өөр нь тэр өдөр ингээд болоход ингээд өмнөх шөнө л тоглоод байгаа юм чинь төв зэнгэлтийн тоглолтын ард ингээд би ингээд ажиллачлаа гэдэг ингээ өөрөөр бас тэрүүг нь өөрөөр бахархаад байгаа юм. Тэгэн ш тань ч та. Тэгээ байж байгаа сая бас манай тэр нөгөө Gangby-ийн тоглолтын продюсерсэн ах маань намайг дахиад нэг тоглолт байна. Хоёулаа хамтраа. Чи ингээд энэ дээр ингээд эдитер медиатороо ингээд пэйж хөтлүүлээ явж байгаа гэдэг юм. За тэгээ гэсэн. За одоо тэр хамтлагнаас бондын тамга гэж хамтлаг байгаа. Тэгээд сая нэг таны клип гэж ярьж байгаа юм дээр би хамгийн анх удаа нөгөө клипний зурганд явж үзэж байгаа байхгүй хамгийн анх удаа. Энд бол нөгөө зөндөө зураг авцсан гэдэг нөгөө рилний тиймэрхүү богино бичлэгийн дүрсэндээ авцсан байсан. Очоод амархан штэ гэж бодсон байж гисэн. Орой 8 цагт хийсэн зураг өглөө 8 цагт болсон. Гэтэл тэр нь одоо нэг 10 секундын үзэгдлээ л ч одоо бараг нэг хэдхэн секунд үзэгдлээ л. За яг нөгөө нэг давтамжаараа бол нэг 4-5 удаа гарч байгаа. Гэтэл ер нь нэг 5 минутын дооны нэг үсрээл нэг 2 минут гаранд нь л гарч байгаа юм баггүй яг тэр гаражны хэсэг маань бол. Тэгэхэд өглөө орой 8-д эхлээд өглөө 8-д дуусна гэдэг чинь. Би яг тэн дээр нурууг авах болно. Ер нь нурууг авах бас. Аюу амархан гэж бодсон байсан хүн чинь. Тэгмэр ингэ шантрах гад ингэ за ер нь ингэ клипний зураг марк хотлаа мэн та. Тэгээ яг би тэн дээр нөгөө нэг амиа зураг аваагүй л дээ. Нөгөө дуултын ганц хоёр хэсгээс авсан. Тэнгүүд ингээд угаасаа бид нэг ингэ storyboard цойлоо гаргаж явахдаа ах нар ярьжсэн байхгүй. За 3 өдрийн зураг авалт хийнэ. 3 өдрийн зураг авалт. Тэгээд за угаас зохиолтын юм чинь нэгээд угаасаа удаа аргагүй ямар зүгээр дуулт авч байгаа ш. Зохиолтын юм чинь нэгээд тэгээ бодсон байж байгаа дараагийн өдөр нь өглөө 8 цагт би ингээд нөгөө нэг ажилласаа нөгөө газар сагараа явж байгаа ш. Бодож байгаа юм чи. За орой 6 цагаас зурагтай гэдэг. Очихоо яах вэ? Яг би тэнд байсан байгаа үнийг тийм ялгаа байхгүй байхгүй. Би бол зүгээр нөгөө нэг яг өөрөө очиод нөгөө нэг сошиалаа хөгжүүлэхийн тулд нөгөө нэг зураг аваад бичлэг хийгээд юм уу те за удахгүй ийм клип гаргах чинь шүү ийм стори гэх ингээ явж болдог болохоор өөрөө очиод яг за нэгэнд эхэлсэн юм чинь дуусах чигээд оройны юунд нь очдөг байхгүй. Тэгсэн чинь харин би тэнд очиод жинки хэрэгтэй юм болсон. Яг 2 дахь өдөр. Яагаад гэсэн чинь нөгөө нэг зураглаач маань хажуудаа нэг туслахтай. Туслах нь нөгөө гэрэл чийдэнгээ ингээ хаан зоохоо маахоо гэж заримдаа ингээ гэрлийн ингээ бариа зогсож идэх гэсэн байхгүй. Тэгсэн чинь харин тэр нөгөө нэг туслах дүүн завгүй болж таараад ах зураглаач мань ганцаар явах болоод тэгээ би байсан намайг шууд зав төгслөө над сошиал маркетинг хайлт төр болчих. Би нөгөө осмо барайл осмогоор бичлэг хийгээл ингээл нэг юм влог маяг хийчих гээд нэг рил гаргачих гал яваадсан. Наад гарахын дүү болчих чи энэ ахтаа зураглаач хата тусалчих. Тэг чи нэг жоох юм сураад авчих. Тэгэл ахын хажууд гэрэл барайл ингээд зогсоол. Тэнгүүд ингээд нөгөө дотор зураг авдаг. Би тэнгүүд гадаа нөгөө гэрэл барай зогссон. Дотор юу бодоод мэддэх юм байхгүй. Аваад байгаа юм уу авахгүй байгаа юм уу бүү мэд. Ингээ гэрлээ ингээд гар өвдөж байгаа шүү дээ. Ингээд 30 минут ингээд гэрэл ингээд урт гэрэл RGB ингээд бариад зогсож ингээд гар өвдөд. Тэг буулгаж болохгүй. Буулгацсан чинь намайг тэндээс чи яа буулгаж байгааг ойлоод ороод ирэл хэцүү шүү дээ. Тэг ингээ яах нь мэддэхгүй байж байгаа. Тэгж жаад нэг бас ер нь миний явсан сая 3 өдрийн зураг авалтаад бүгдээрээ шүн дуус. Бүр үүрээр дандаа үүрээр. Орой эхлээл үүрээр. Тэгж нэг клипний юунд дуусаад эдитэн дээр суугаад би хайлт суус. Ахаа ээжүүд туслаад ингээд. Тэгэхэд бас яа. Энэ бол дүрснээс чи алийг оруулах юм бэ? Ингээ харж байгаа шүү. Нэг дүрс тавьж үзэж харж байгаа шүү. Тэгээ ингээд амар гоё яваал ингээд камер амар гоё яваал нөгөө хүн чи амар гоё харагдал. Тэгээ байж байгаа л за энэ ингээ болчлоо гэж дараагийн дүрсээ харах хооронд яг адилхан стапны дүрс байгаа байхгүй юу? Бас амар гоё явцсан. Хоёр талтай. Би бүр энэ алийг оруулах юм гэдэг. Одоо мэдгүй чи л өөрөө мэдээ. Яа за гэж байгаа. Тэгэл мэдгүй нэг юм гаргасан. Тэгээ яг гарсны ард дээрээс үзэхэд бол амар гоё байдаг тэр клип. Тийм байлээ. Гоё клип байсан.
Тэгээ нөгөө зохиолт сайтай ингээд юу сайтай учраас тэгээ давхар нөгөө би тэр клипэн дээр нөгөө нэг location squad гэж байсан. Нөгөө газар болдог. Тэгээд одоо яг тэр клипнээр гарч байгаа бүхэл газрыг ер нь бол би болсон. Хүнтэй яриад те ахаа тэдэн цагт ийм зураг байна. Одоо энэ дэр та нэг ингээд туслаад өгөөч, ингээд. За тэнд ингээд зурагтай юм байна. Ахаа энэ зурагтай чи ингээд гэж ярьж байгаа шүү дээ. А тэнгууд яг манайхны нэг ганц хоёр манай монголчууд ингэж хэлэх юм одоо юу мэр чи. Яг гоо тэр хүний бизнес эрхэлж байгаа хүмүүс юм бол буруу бол биш л ах л та. Одоо асуунгууд тэгдэг байхгүй. Бид нарт ямар ашигтай. За тэгж л таарах байх. Тий. Манай лого гарах юм уу? Манай лого гараад манай бүтээгдэхүүн гарна гэж хамгаалах. Тэг яг үний бид нөгөө тэр хүнтэй ч нөгөө албан ёсоор тий та манай клипийг ивент итгэж нөгөө гэрээлж өгөө учраас. Тэг ингээ би ингээд энэ татсан шатарч байгаа гоцоор ярьж байгаа би. Яах вэ? Тэнгүү нөгөө ичнэ зураг нь хийж байгаа шин. За хаана авах юм бэ үстэй зураг анах. Тэгэл продюсертайгаа яриад за хаа энэ ингэж тийж нэг тэтэн дөгөр ийшээ эдэн дөгөр гэл тэгэл нэг ажил бүтэж байгаа юм да. Тэг тиймэрхүү ер нь амар тийм хэцүү. Тэг яг тийм төсвөр шаардсан. Нэг тийм төсвөр шаардсан тийм л юм болдгийм байна лээ гэж ер нь анзаарсан. Гэтэ ер нь бол угаасаа би ингээд шантрахгүй ингээд цаашаа яваад байгаа шүү дээ. Яг би ингээд яг шантрахчихсан ч бас эхний өдрөө клипний эхний өдөр за ер нь болидоо гэд. Нөгөө би тухайн үеч нөгөө клипийг амар амархан гэж бодсон байсан. Нөгөө би ч гэсэн тэгж бодож байсан. Чи үгүй 3 минутын дүрсэн. Гэхдээ тэг одоо ингээд ард нь нэг дуу яваад урд нь хэдэн хүн төрлөөл болоо гэж бодсон. Өөрөө зохиол гаргаал тий. Тэгэл ингээд хөнгөний гоё тавиал гэрээс өдрийн гоё тавиал ингээд гаргачих ш тэгэл. Өөрөө амар амархан гэж бодсон юм. Тэг ингээд клипүүд ингээд үзэхээр ийм л юм уу? Ана хоёр хүн ингээд алхаал тэгэл аваад болоо юм. Тий. Энд ч би ч авчих юм биш тий. Би нэр надад камер нэр авандөө гэж алан талан дууганы юм бодож байгаа. Тэгээ эхний өдөр би бол нэр за би дахиж хийж клип амархан гэж би юм ярихгүй нэр бууж өгье. Тэгээ уус нөгөө нэг манай тэр бондын тамгын хамтлагийн нөгөө нэг ах маань эмсэн юм зураглаж байгаа байхгүй. Тэгээ надад хэлчихсэн. Хүслээ энэ бол ёроолгүй далай шүү энэ салбар. Ямар ч ёроол байхгүй. Хүн хизээж өөрийгөө бүрэн болцсон сурцсан гэж ойлгож болдгоо. Ёроолгүй далай шүү гэсэн би эхний өдөр ойлгож байгаа байхгүй. Нэрэл ёроолгүй далай юм байна. Уусаа яаж сурж барахгүй юм чи энийг хэмээж. Энэ шилжилт энэ юу юм уу гэд сурж барахгүй. Тийм их ажилтай. Тэгээ яг дараагийн өдөр нь би уг нь бол очихгүй гэд би ахнаар хэлчихсэн байхгүй. За заахаа би ингээ амжихгүй нэ ажилтаа олчлоо гэж бодлоо хэлээд. Тэгээ яг бодож байгаа байхгүй. Чи өөр клип хийдэг хүн болох юм гээ үсттэй. Клип хийдэг хүн болмоор ингээ үсттэй. Мондөг клип зохиол яадаг хүн болмоор ингээ үсттэй. Очооч өөртөө яа. Тэгэл цац очооч. Тэгээ очоод нөгөө жинхэнэ хэрэгтэй хүн болж байгаа юм чи гэрэл өрөөл энэ тентэн гүйж гараад тэр хүнийг ийшээ очоод төгсөөлгох чинь ингээ хэлчих гэдэг. Хамаг юм чинь нөгөө нэг талбайн зохион байгуулагчийн ажил юу нэг хийгээ явчих байгаа юм чи. Тийм. Одоо ер нь яалтч бэхэм сурсан байна те. Одоо тийм ер нь бол гэтээ яг болоогүй л дээ энэ чинь дөнгөж миний хамгийн анхны клип явж үзсэн. Цаашаа зөндөө юм гарна. Тэгээ өөрөө ч гэсэн яг удирдаад нэг удаа бүр ингээ клип хийж үзэн те. Тийм тэр хүртэл бас зай байна. Байна. Цагч байна. Одоо ч нас бас байна. Юу хүн байх вэ ч одоос. За хоёулаа сургуулийнхаа ажил руугаа нэг жоох эргээд оръё. Үнэхээр бас одоо яалтчгүй олон тоглолтууд, клипүүд, ажил бас чамайг ирээдүйд хүлээж байгаа бах. Бас өшөө илүү сайхан карьер бас байгаасаа гэж хүч найдаж байна. Ирээдүйд хоёулаа магадгүй те өөр том прожектор уулзах юм билүү те. Ерөөл тавь. За нэг ийм асуулт байгаа даа. Сургуулийн ер нь ямар арга хэмжээнд чи орж амжив? За тэгэнгүүт ингээ сургуулийн арга хэмжээнүүд бол бүгдээрээ л том байсан. Тэгээд хамгийн том нь гэх юм бол миний хувьд бол тэр нэг олон улсын хурал төрийн ордонд болдог. Тэр бол үнэхээр ингээ том ажил байсан. Дараа нь ингээ бид нэр рилийн ч юм уу, богино нөгөө хайлайт бичлэгийн ч юм уу гаргаж байгаа. Тэгмүүд нөгөө бас нөгөө архивлаад нөгөө бичлэг гаргасан шүү дээ. Бүтэн ингээ тэр арга хэмжээг эхлээд дуусан бичлэг гаргаад тэгээ архивлаад авсан шүү дээ. Тэгээд тэн дээр бас зураг дан гэдэг бас амар том ажил байсан. Ер нь л сургуулийн ажлууд бүгдээрээ л том яг жижиг юм жижиг гэлтгөө клубын өдөрлөг байсан ч гэсэн энэ дэр би маш гоё зураг дарах хэрэгтэй. Маш гоё рил бэлдэх хэрэгтэй. Энд чинь нөгөө яг сургуулийн албан ёсны юм дээр тавьж штэ хүмүүлэг гэдэг сургуулийн тодорхойлж байгаа юм дээр нөгөө тавигдж байгаа учраас энийг маш гоё хийх хэрэгтэй. Ер нь бүхэл юм дээр яг тэгж л ажиллаж ирсэн. Яг ингээд яг дотроо хэлхээ боддгийн халт орцчихоо. Зүгээр ингээл гаргачихэл. Тэнгүүд ингээд
би ингээд юм бэлдээ тавингууд багш угаасаа хийнэ штэ. Багш орж ирээ хийнэ. За энэ дэр чинь ийм дүрс дутуу байгаа юм шүү. Ийм дүрс байна уу? Ийм дүрс байвал энийг энэ дээр ингээ оруулчих. За энэ дээр ингэж энэ жоох юм байна. Тэ ингээ багш ингээ бүгдэнд зөвлөл ингээ. Угаасаа яг гаргаад багшд үзүүлээд багш болсон байх юм бол тэгээд цэцдэг. Ер нь нэг тиймэрхүү зарчмаар явдаг. Одоо ч явж байгаа. Ер нь бол би бас нэг зүйлийг шуудах хэлэхэд нэг үе явуудах юм бол манай сургуулийн веб пэйж гаргаж байгаа контентууд ер нь амар чанарчсан байсан. Энийг бол би бүр шууд таадтай холбож ойлгож байгаа байхгүй. Энэ бас Оюнбат багш өөрийнх нь бас их тийм хөдөлмөр альва зүйлийг бас их аятайхан сайхан гаргачих гэсэн сэтгэл дээрээс нь та хэдийн бас энэ цуцшгүй одоо нөр их хөдөлмөр төвчээр байсан юм шиг байгаад байгаа. Үнэхээр л байсан баг. Нэрнгээсээ сургуулийн үйл ажиллагаанууд ч бас нүсэр байсан. Тэр олон хонхны баярууд дээр бас чи оролцож ирсэн байх. Ааслах шиг нэлцсэн. Юусан яг нөгөө өнгөрсөн жил чинь нөгөө маань сургуулийн тэгш жил байсан. Тийм. 45 жилийн бүр их ажилтай, бүр их юм юутай тийм байсан. Гэтэ айгүй аадтай 45 жилийн ингээд харчдаг те өөрөө очиод ургийг авчдаг ингээд тэр аюуныг бас аим гоё мэдрэмж байсан 45-ын хүндэтгэлийн тоглолт Монголд ер нь арга хэмжээнүүд амар гоё байсан. Одоо чамаа 20 жилийн дараа буцаага дуудах нь ш төгсгчээд. Тэгэхээр чи одоо би 45 жил дээр энэ зургийг дарсан да энэ тарыг сууж байгаа юм шүү дээ. За нэг юу юм байгаад байна. Одоо хоёлаа ер нь чи хоёрын цаг бас ер нь дуусах төгсөж шиг байна. Өчнө хэдхэн асуултаар дуусгая. Одоо ер нь хүслэгийн дараагийн зорилго цаашдын амьдралын зам мөр юу гэж харж байна? Хаана байна? За түрүүн хэлсэнчлэн мэдээж нөгөө нэг мундаг зураглаач болмоор байна. Зургаач авчдаг, фото зурагчдаарчдаг, видео бичлэгч хийждэг, тэгээд өөрөө монтаж хийждэг. Тэгээд яг нэг тийм мундаг одоо нөгөө нэг ингээд клип болгон дээр нэр гарч идэг нэг юм миний яг хардаг нэг зураглаач авах байдаг байхгүй. Directed by Мөх Тулга. Тэгээд яг л бүхэл энэ залуу үеийнхний ингээд хип хоп ингээд клипүүдийн ер нь бүгдэнд ажиллаж байгаа. Одоо хамгийн сүүлд гэх юм бол яг багшийн мэдхээр гэх юм бол юун дээр ажилласан. Чамтай чам бүгэн клипийг хийсэн. Нөгөө нэг Morning Star Ариунагийн тэрэн дээр ингээд ажиллаж байгааг нь хараад яг би ингээд үзэхээр бол ингээд би ч авчиндаа гэдэг юм уг нь байгаад байгаа байхгүй одоо болтол ингээд үдчихэд за би ч авчиндаа гэх. Гэтэ яг үндэ болоогүй. Гэтэ ямар ч тийм яг л бүх юм дээр л нэр нь явж идэг тийм л хүн л болмоор. Бүх клипэн дээр одоо ямар ч хүний клипээс хамаагүй directed by хүслээ. Өөрөө зохиолоо бичдэг, өөрөө edit хийдэг, өөрөө очиж зураг авчдаг. Яг тийм л одоо болохыг бол зэрж जैन. Тэгэл үнэхээр тийм клипэндээ амар болчих юм бол цаашаа кино гээл томрол явах байхгүй. Киноны зураглаач хийгээл. Нэг өдөр Netflix-ийн найруулагч болсон сууж байгаа юм байна. Яг өөрөө зураглаач нь болсон ч юм. Нөгөө нэг юм найруулах сонирхолтой өөрөө нөгөө нэг жүжигчин юм mooны дугуйл Монголд багт их явж исэн. Дуулаач драмын дугуйланд хүүхдийн ордонд явж исэн болохоор бас нөгөө нэг найруулах юмдаа айгүй дуртай. Тэгээ багштай ингээд бид нэг редакцаа сууж байгаа гэдэг байхгүй. Би ингээд яг хуу зөвшөөрөхгүй би мэдэхгүй шүү дээ. Гэтэ багш хэлж байгаа байхгүй. Хэлчээд ардаас нь санаа. Тэгээ явж байгаад багш ингээд бодож очиад наас хөслөнгийнхаар явъя. Хөслөнгийн саний хэлсэн санаагаар явъя. Тэгээ ер нь санаа айгүй их гаргадаг байсан бид нэр нь ярилцаж. Тэгэхээр нөгөө би бас энийг оюутнууд хэлмээр санагдаад эхэлж байгаа. Юу гэхээр бид нар мөрөөдөлтэй байх хэрэгтэй юм байна. Ялтчгүй. Одоо хүслээ шиг иймэрхүү мөрөөдөлтэй байх, том зорилготой байх. За яг хав тэр том зорилго нь одоо чиний хувьд бол энэ том зорилго бол мөрөөдөл зүү зэрэглээ шиг байха болцсон байна шүү дээ. Тэ? Булангаас намтлаад эхэлсэн байна шүү дээ одоо. Тэ? Тэгэхээр бид нар бас зорилготой мөрөөдөлтэй байх юм бол тэрэндээ тодорхой хэмжээгээр хүрч болно гэдгийг л манай хүслээ бас их сайн тайлбарлаж өөрийнхөө амьдрал дээрээс жишээ авч бид нарт ойлгуулж лээ л да. За багш ганцхан асуулт асуугаад хоёлаа дуслаа. Юу гэхээр за ингээд манай хүн 4 жил сурлаа, сайхан яваад төгслөө. Ажил дээр гарч үзлээ, олон зүйлийг анзаарлаа. Тэгэхээр нэг зүйл байгаа нь юу гэхээр одоо хүслээгийн хувьд дүүнэртээ хандаж хэлэх үг. Дүүнэртээ одоо ойлгуулах өөрийнхөө туршлага, ахын туршлага юу нь юу байв? Энд дээр чи дүүнэртээ юу гэж хэлмээр байна? За ер нь ингээд би 1-2 дугаар курстэй ер нь аюу тийм хичээлдээ тийм муу нэг тийм байсан. Янз бүр болоод хичээлээ таслаад ингээд тэгээ ингээд нөгөө юмнуудаа дутуу хийж өгдөг ч гэдэг юм уу тийм байж байгаа. За тэгээд 3 дугаар курсээс редакцгийн байгуут хүмүүс нөгөө баян сургууль дээр байгаа. Тэгээ багш хүртэл ингээд тэгдэг байсан байхгүй. Хамт ингээд эдэт хийгээ сууж байхдаа багш одоо хичээлтэй юу? Эдүүсэг дээр хичээлтэй. Сууж итэр. Тэгээ ингээд жинхэнэ миний оюутны амьдрал ер нь 3 дугаар курсээс эхэлсэн. Яг ингээд оюутнууд чинь байд юм ажилтай хажуугаар нь хичээлтэй юм ингээд хийдэг. Тэгээд яг би хэлмээр байгаа юм гэх юм бол 1-2 дугаар курстэй ч юм уу. За ер нь оюутан болсон хугацаанд
хичээл номоо хизээж битээ таслаарай. Тэгээд цагийн юмыг яг цаг тухайд нээж аваарай. Тэгэхгүй нөгөө бид нар чинь нөгөө нэгтгэдэг штэ. Туулгаж. За нэг жоохон за энэ угаас болоогүй штэ. Дараа 7 хоногийн юун дээр орох юм чи яадаг ингээд хайчдаг. Тэнгүүд яг үндэ нөгөө тулаад ирэнгүүд өөрөө хийж байгаа байждаг. Тэгээ эртнээс л яг дөнгөж багш наалуур өгсөн л оройн очоод ч юм уу нэг ажил цаагаад зохицуулж байгаа гэртээ очоод ингээд шууд ингээд хийчихвэл ер нь амар гэдэг юмыг бэ сүүлд л айгу ухаарсан. Зөв. Тийм. Тэгээд ер нь ингээд юу ярих гэлээ. За аргагүй яалтчгүй бас бид нар айгүй олон зүйлийг бас ойлгож байгаа. За тэг ямар ч байсан хүслээд маш их баярлалаа. Сүүлийн саяных юу байлаа? Юу хэлэх гэж байлаа? Тэрийг нэг сайхан тайлбарлаж. Тэгээд хоёлаа өндөрлөө дөө. Тэгээ ер нь тэгээд зөв цагийн менежменттэй л байгаарэ гэж. Яг зөв. Цагаад маш зөв тохируулаарай. Яг өөрөө миний алдсан болохоор би нөгөө юм руу орчоод идэгээс аахгүй. Нэг ингээл хичээлээ гэж яснаар за энийг гисэж. Тэгээд өөр санал орж ирж штэ энд нэг юм ажиллана. За тэрийг тэгчигээд олон юм руу үсчээ тэр нь айгаа миний алдаа болж байсан. Тэгэхээр яг нэг юмдаа ингээд тууштай ингээд эхлээд тэрнийхээ юмыг үзчих хэрэгтэй. Ингээд дуусгаад тий тэрнийхээ дараагийн юмнуудыг хийж яхад бол асуудал байхгүй. Тэгэхээр ер нь 1-2 дугаар курстэл үгүй ер нь 4 жилийн хугацаанд хичээл номоо бити таслаарай гэж л ер нь зөв. Цагийн сайн менежменттэй байгаарай. Аяанда болно доо. За тийм ээ. За хүслээд маш их баярлалаа. За ингээд үзэгчтэй манай сонсож суралцсан подкастын маань 2 дугаар улирлын эхний дугаар одоо хамгийн хүндлүүштэй мундаг оюутны маань хүслээгээр ингээд эхлээд ингээд дуусч байна. За ингээд манай подкастыг сонссон үзэгч та бүхэн маш их баярлалаа. Дараагийн дугаараар иргэ уулзлаа. Баяр та.